Мэдээж харах тий. Харин шүү дээ. Шошгойн хардсан шүү сахарын найрлага ч юм уу. Тэгээд ер нь сахарыг л хардсан юм аа. Хардаг. Яг өргөн хэрэглээнийхээ бараануудыг л хардаг. Гэхдээ би нэг амар дэлгүүрч хүнс болов. Бараг харддаг шүү. Тийм үү. Ээлтэй бүтээгдэхүүн яа. Байгаль дэлхийн сонгоо шүү дээ. За зарим тохиолдолд бол мэдээж нөгөө экого сонгоно. Мэдээж мөнгө багтаа бол хүн арай хямдгийн сонгоно. Тэгэхээр энэ нөгөө нэг хүний бас санхутай уялдаж байгаа учраас хүн болгон янз бүрээр сонгох байх. Өөр өөртөөх нь тэгээд сонголттой асууж. Тухайн үеийн бас мэдрэмж асууж жохолтой шээ. Окей. Эко тэмдэгтэй нөө шүү дээ. Нэг одоо нэг дэлхийн дурлалаар л явагдаж байгаа учраас аль болох тэрэнд нь багц гэсэн хувь нэмэр оруулах ингээд хувийн үйлдэлээс хэрэгтэй гэж боддог учраас тэгээд илүү одоо байгаль технологи хэрэгтэй одоо шинэхэд бага хугацаа зарцуулах гэх юм уу тэрийг л авах байна. Оноогоор яах вэ? Эко тэмдэгтэй бүтээгдэхүүн оноогоороо дараа нь хасалт хийх ч юм уу те. Яг угаасаа оноогүй байсан ч сонгох болохоор надад л нэг нөлөөлөх байх гэж бодож байна. Оноотой байвал харин аав шүү. Тэгээд цуглуулад тэгээд дараа чиний бүтээгдэхүүн яг CV-ийн point цуглуулж авч тий. Яг амт тусаа үед бол бас хэрэгүүлнэ шүү дээ. Тийм шүү. Тэгээ урамшуулалтай би чинь тэгээд аав шүү. Сонирхолтой санагдах хаа. Угаасаа нөгөө нэг худлаа авалт ихтэй тэрийг анзаардаг болохоор тэгээд тэрийг нь урамшуулах юм бол илүү олон хүмүүсүүдийг тэр сонголтыг хийхэд нөлөөлөх юм болов уу гэж бодож байна. Тэгээд сонирхолтой санагдаж байна. Тэгвэл би илүү урам зориг аваад эко бүтээгдэхүүнийг илүү их хөдөлж авах байсан баа. Эко бүтээгдэхүүнийг сонгоснороо аюу байгаль дэлтэй авах гэж байсан шүү дээ. Эко гэхэр мэдээж нөгөө байгаль орчинд эко байх хэрэгтэй, эрүүл аюулгүй байх хэрэгтэй. Нөгөө талаараа хүний эрүүл мэндэд аюулгүй байх хэрэгтэй. Тэр яг тэр хоёрыг харьцуулж байгаа л тэгээд сонголт хийх байх. Тэгээ мэдээж хүний бие хүн ер нь одоо сүүлийн үед одоо эрүүл мэндтэй хүмүүс аягүй анхаардаг болчиход байгаа шүү дээ. Эко бүтээгдэхүүн хувцс хийсэн чи эко гэл те ингээд дахин боловсруулсан бүтээгдэхүүн гэдэг энэ сонголтууд бас байгаа. Нэг талаараа энэ олон сонголтыг нэгдүгээр бий болгож энэ хоёрдугаар талаараа арай эрүүлээг нь за тэгээ нөгөө богино хугацааны хадгалалттай тийм ээ сапагло бодлын хугацаагаа дахин ашиглах ч юм уу тийм ингээд ийм боломжууд байгаа учраас яг хүмүүсийг сонгох байх л та. Эко тэмдэгтэй бүтээгдэхүүн гэхээр ч одоо нөгөө нэг илүү байгаль технологи ээлтэй гэж би бодож байгаа байхгүй. Тэгэхээр ингээд одоо хэрэглээд дуусны дараа ч юм уу байгаль шингэхдээ арай бага цаг зарцуулдаг. Тэгээд хүн баталын үйлдвэр ч юм уу тиймэрхүү зүйлүүд гарц найрлага бага байдаг гэж нэгдүгээр боддог. Хоёрт дараа нь нөгөө нэг recycle гэдэг чинь тийм боловсруулалт хийхэд боломжтой болоо угаас гэж бодож байгаа учраас тийм бүтээгдэхүүнүүд сонгох юм даа. Хэрвээ би яг санхүүгийн боломжтой байгаа миний үнийн дунд багтах юм бол чухал. Гэтэ үнэхээр санхүүгийн боломжгүй байх юм бол санхүүд таавалаад. Тэр чухал хог хаягдлаа явуулсан.